бүгдээрээ хамт байна. Эзний иржиг хичээлийн дадлаг хичээл байгаа. За бүгдээрээ нэг уншаарай. Цогцолтой хоёрдугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Ирэн Насалмаа. За энэ Улаанбаатар хоцруулсан хоёр бүтээвэр яг ямар бүтээвэр лээ? Ямар тийм янзын нөхцөл вэ? Харилцааны тийм янзын нөхцөл яагаад энэ хоёр янз бичсэн? Нэг бүтээвэр. Болормаа. Тэр ийм гэдэг нь ихшгээр төгсөн. За ихшгээр төгсөн юм даа тийм байна. Энэ яг ийм даа. Энэ болохоор ихшгээр төгсөн. За зөв маш сайн байна. Өмнөх хичээлээр бид тэр тийм янзын нөхцөлийг хэрхэн дагуулж ич шингэжээд үзсэн. Өнөөдөр баттгаж бүгдээрээ дадлах хичээл байна. За энэ нэг бичвэрийг бүгдээрээ уншъя. Монгол бичиг үгшийн үргийн шил шинжлэх ухаан үгшийн баян бүрэн эрдэм мэдлэг. За алхам юу дээр очоод агштай. Алхам хоёр дээр очоод. Компьютер дээр ажлын хуудас байгаа. Алхам хоёр дээр очоод. За өмөртөх шид гэсэн хоёр үгийн утгыг тайлбарлаарай гэсэн байна. Тийм үү? Энэ бичвэр дээр орсон. За өмөрт юу гар утсан дээр чинь байгаа тайлбарлалаа ашиглаж энэ хоёр үгийн утгыг бүгдээрээ бичиж авъя. За өмөртөх. За өмөртөх гэдэг үгийн утгыг хэн тайлбарлах вэ? Өмөртөх гэдэг үг. Гар утсан дээрээс олсноо гэжтэй. За өмөртөх гэдэг үгийг. За Баатар манай За тийм Баатар сүрэн биш. За баян шиг. Өмөртөх ямар нэгэн ажил бүтээсэн хүний тус тийм хүн мартах. Баяр за зүгтээ ер нь л мартах гэсэн утгатай байна шүү дээ тийм ээ. За эртний өмөртөх гэсэн энэ уу аймаараа эртний хэлбэр нь биш үү? Аливаа ямар нэгэн зохиол бүтээлээр өмөртөх гэдэг үг гарах юм бол мартах гэсэн утгатай гэж ойлгох нь шүү дээ. За шид гэдэг үгийн утгыг энэ тайлбарлах уу? Шид гэдэг нь шивэр модон дурах нэгэн зүйл жимстэй самраас томоохон баг зэрэг том те зөмөж. За тэгвэл ургамал жимсний нэр гэж тийм үү? Яг энэ бичвэрдээ тэр жимс гэсэн утга байна уу? Байна. Мөнхийн шид бол шинжлэх ухаан гэж шүү дээ. Өшгүй мөнхийн шид. За тэгвэл шид гэдэг үгэн дээр өөр ямар утга байна шүү дээ. За эд шид. Эд шид гэдэг маань яг юу гэдэг вэ? Арга ухаан. За тэр маш сайн байна. Тэгэхээр шид гэдэг маань арга ухаан гэсэн. Мөнхийн ямар ч юмыг бол арга ухаан яадаг арга ухаанууд юу вэ? Шинжлэх ухаан гэж шүү дээ. За одоо энэ бичвэр дөрвөн өснийхаа утгыг бүгдээрээ тайлбарлая. Яг ямар утга агуулгатай ийм дөрвөн өс тайлбарлая дээ. За эхний мөрөн дээр хизээч марташгүй юм сайхан үе ямар үе гэж юм бэ дээ. Сурагч үе гэдэг маань баг балчир нас тийм ээ. За орхишгүй төрлөх хэл маань үндэсний бичиг соёл гэхлээр бол яг болох нь хизээч мартаж орхиж болохгүй гэж шүү дээ. За үхшгүй мөнхийн шид буюу арга юу гэж юм? Шинжлэх ухаан. Ямар нэгэн юмны учир начрыг бол юу тайлдаг байх нь? Шинжлэх ухаан тайлдаг. За үхшгүй баян хөрөнгө гэж юу? Эрдэм мэдлэг. За хүн эрдэм мэдлэгийг одоо эзэмшснээр бол тэр түүнээс хинч хулгайч хинч дээрэмдэж булааж авч чадахгүй. Тэр бол хөрөнгө бол юу байх нь? Эрдэм мэдлэг. За энэ бүхний нэгтлээд үзвэл яг хана юу ухаар вэ? Хэн тайлбарлах вэ? Нэг хөлбөрөөр хэлдэг байна. За хэн тайлбарлах вэ? Хэн? За маршмаа юу гэж? Одоо энэ өгүүлбэр маань одоо сурагч насныхаа хийж бүтээсэн зүйлүүдээ дахиж мартаж болохгүй. Тэгээд одоо өөрийнхөө өв хөрөнгөө дахиж хинж дээрэмдүүлэхгүй. Тэгээд эрдэм мэдлэгээл чандлан хадгалах гэсэн. За тэгэхээр ямар нэгэн бичил зохиолч гэсэн бас цаанаа юутай байдаг вэ?
сургамжтай байдаг ах нь шүү дээ бүгдээ. За одоо дараагийн алхам руугаа ороод байна шүү дээ. За алхам руугаа ороод ийм юу гэж хэн юу. За хэн юу. Яг энэ зурган дээр хэн бас юу төрслөгдсөн байна. За бичээрэй гэсэн ажлын утсан дээр авчихна шүү дээ. Ажлын утсан дээр. Ажлын утас гэдэг үү? Ажлын утас 3. Багшийнхаа компьютер дэлгэцэн дээр хэн авчихсан бэ? За даримаа. За энэ дээр доош тийм бүрэн дээр авчиж. Тийм дээр ажлын утас тийм дээр авчихсан байна шүү дээ. Тийм. Доош дуудаад ажлын утас дээр авчиж байгаа. За юу төрслөгдсөн аа хүн бас аа. За хүн аа бас нүгэ захинаа бичээд байгаа. Өөр юу байна? Энэ маа хойд байна. За саяны дурдсан үнүүдээ бүгднийг үндэсний ярьж компьютер дээр бичээд байна. Алдаа нэг үгтэй. За хэн алдаа гэж байна. За атарсан юм байна. Юу утсаа боломжтой. За ямар алдаа байна? За засаа багш та. Хон гэдгийг хойска гоогоор бичсэн байна тийм үү? За маш сайн байна. Алдааг маш сайн олж авлаа. За бүгдээрээ ингэж бичсэн үү? Бичсэн гараа бүгдээ. За сайн байна. Бүгдээрээ бичсэн байна. За дараагийн алхам руугаа ороод бүгдээ. Алхам 4. За алхам 4 дээр. За багшин 4 рүүгээ орохоос өмнө бас. За энэ бас нэг юм асуулт асуусан байгаа шүү дээ, тийм? Хэн юу? Энэ асуултанд хариулагдсан үг ямар гэсэн амт хамаардаг лээ? Жинхэнэ хэн юу гэсэн асуултанд хариулагдсан нь утгаараа юу зааж байна? Ийм зааж байна. Бас зааж байна. Юмсыг зааж байгаа. Ийм өсвөл жинхэнэ тийм үү? За жинхэнэ нэр маань ямар нөхцөлөөр хуйлдээ? За зүг маш сайн. Тийм бол тоо өнөөдрийн хичээлээр бид тийм алгын нөхцөлөөр хэрхэн ялдаа бүгдээ сэргээ санаж ажиллана. Хичээлийнхаа сэдв ажлын үндэс дээр бичсэн байгаа. За дараагийн алхам 4 дээр байна. Алхам 4 дээр юу гэж хэлсэн байна? За энэ үсийг ажлын үндэс дээр суушаарай. Яг ажлын үндэс дээр. За алдаатай байгаа. Тэнийг засаж бичнэ. За чирээ. Багшийнхаа юу гэдэг хэлсэн дээр хэн барч хийх вэ? За сотон байгаа. За бусдын юм дээр ямар алдаа байна? Яагаад гэдгээ тайлбарлах шүү дээ.
Control A дарахад бүгд чинь солонгоо. Control A гэхчээр томруулж. За алдаа нь хараарай. За алдааг нь хэн засах вэ? За хамбар зулгаарай. За солонгоо яагаад ийм нөхцлүүд яаснаа тайлбарлах шүү гэж байна. За алдааг нь засах. Ямар алдаа вэ? Ихшэр төгссөн. Гэгүүлэгч төгсдөг. За хамбар зулын нордсон алдаа бол эхний алдаа юу вэ? Хүмүүн гэдэг дээр эрвийнхээ хэвчсэн маа загштай. За яагаад ингэж тайлбарлах вэ? Яагаад ингэж засчих вэ? Яг тэгвэл хүмүүн гэдэг үг нь өөрөө сүүл нэр төгсөг. Сүүл нэр төгсөгөн дээр уу гэдэг залгуурыг залгадаг байгаа. Яг юуны нөхцөл вэ? Харьяаллын За зөвхөн нэрээ гэж байна. энэ болохоор заахын ялгалт. Заахын ялгалын нөхцөл нь гүйүүлэгчтэй төгсөг бол нэгшэр төгсөг гэдэг байгаа. Энэ нэгшэр төгсөг учраас И гэдэг юм байна. И гэдэг юм байна. Гэр гэдэг үг нь гүйүүлэгчтэй төгсөг. Гүйүүлэгч дотроо хатуу зүйлэн гэдгийг хатуу буюу багарсаг гүйүүлэгчд өг хоршин ялгалын босоод дэдэ залгуурыг залгана. Мод гэдэг үг нь юугаар ихшэр төгсөг. Ихшэр төгсөг үг нь үйлдэлийн ялгалын баар гэдэг нөхцөл. За зүйтэй маш сайн байна. Та нар бүгдээрээ ингэж засч үзсэн үү? Үзсэн. За засч үзсэн төгсч байгаа хүмүүс нь гараа өрдөө. За сайн байна. За тэгэхээр тийм ялгалын нөхцөлийг яадаг авах нь хүмүүстэй дагуулж ирсэн байх юм шүү дээ. За одоо энэс нэрээр бүгдээрээ юу байна? Тэр хариалгын ялгалын нөхцөлийг үзье. За монгол хэлний хариалгын ялгалын нөхцөл нь и гэсэн нөхцөлийн холбоотой байдаг. За тэрийг монгол бичгээр хэрхэн тэмдэглэх вэ гэвэл за 3 хэлбэрээр авчина. За эхний хэлбэр бол наа гэвч буюу гэсэн хэлбэр. За энэ бол яг гэвлэгчээр ихслээ их шигээр өгөслөө наа гэвлэгчээр төгсч юм гэж үзнэ. За дараагийн хэлбэр бол гэтэс сүүл зулгаар зураад юм бол гэж уншина. За энэ гэдэг нь бол хэмээх их шигээр эхлээд наа гэвлэгчээр төгсч байна. За дараагийн хэлбэр бол дан үгийн адагт орох үсгээр тэмдэглэгдэх хэлбэр байна. За гэсэн хэлбэрийг их шигээр төгсөгийн араас залхана. За жишээ авч үзээ. Жишээлбэл гэдэг абу за гэдэг хариалгын ялгаар хөрөх юм бол гар гэдэг үг нь гэвлэгчээр төгсч байна. Түүний араас үсгийг залгаад гаруун буюу гарын гэдэг үсгийг залгана. За хэлбэрийг зөвхөн наа гэвлэгчээр төгссөн үгийн араас залгана. Жишээлбэл сонин гэдэг сонин гэж үчин. За бол наа гэвлэгчээр төгссөн учраас түүний араас хэлбэрийг залган загвар сонин буюу сонины гэсэн үг байна. Монгол бичгээр тэмдэглэхдээ за хэвтээ буюу дуу гэсэн хэлбэр бас нэг хэлбэр дуу гэсэн хэлбэртэй. За энэ ихшгээр төгссөн болоо зөөлөн дэвсгэрээр төгссөн үгийн араас залгана. За нөгөө хэлбэр нь босоо та гэвлэгч араас за мөн тур гэсэн хоёр хэлбэр авчирчнэ. За үүнийг бол дуу дэвсгэр үсгээр төгссөн үгийн араас залгана. За жишээлх нь бол за ах гэдэг нь ахаа гэсэн ихшгээр төгссөн учраас дуу гэсэн нөхцөлийг залгаад ахад хэмээх үгийн араас залгадаг. За жишээлх нь бол гэр гэдэг нь ла гэвлэгчээр төгссөн учраас дуу гэсэн нөхцөлийг залгана. За бол гэрт хэмээх үгийн ялгалын нөхцөл хэлбэрийг залгана. За тал гэдэг нь араас гэсэн хэлбэрийг залгана. Энэ бол талыг гэсэн үг байна. За дэлхий гэдэг нь араас хэлбэрийг залгаад дэлхийг гэсэн энэ хүчнэ. За дан гэсэн хэлбэрийг гэвлэгчээр төгссөн үгийн араас за жишээлх юм бол гэр хэлбэрийг залгана. За дараагийн ялгалын нөхцөл нь гарахын ялгал. Гарахын ялгал нь монгол хэлний аас, эс, ос гэсэн дөрвөн нөхцөлийг илэрхийлнэ. За энэ бол бичигтээ ча, гэсэн хэлбэр бичээд за төгсгөл харилцахгүй залгана. За уншихтаа бол энэ үгийн араас ном ча буюу номос гэж уншина.
За их ч өөр гэсэн дөрвөн хувилбартай байдаг. За үүнийг монгол бичгээр тэмдэглэхдээ за эхлээд ба гэсэн хувилбар байна. За нөх нь яар гэсэн хувилбар байна. Ба нөхцөлийг ихшгээр төгссөн үгийн араас залгана. Яар нөхцөл нь гүйвэлчээр төгссөн үгийн араас залгана. За жишээлх юм бол ус гэдэг нь уусуу гэсэн ихшгээр төгсч байгаа түүний араас ба гүйвэлчээр ихсэн ба гэсэн хувилбарыг залгана. За энэ усаар. За жишээлх юм бол ном хэмээх үгээр маа гүйвэлчээр төгсөх учраас яар гэсэн хувилбарыг залгана. Нөхцөл нь хамтлагийн ялгын нөхцөл. За энэ нь монгол хэлний тай, тэ, той зэрэг нөхцөлийг илэрхийлнэ. За үүнийг бол зөвхөн тай, тэ гэсэн хувилбараар бичээд төгсгөл харгалзахгүй, за мөрийн нэг байсан харгалзахгүйгээр бичнэ. За жишээлх юм бол настай хүн гэдэг насуу тай, настай гэхэд насуу түүнээс тай нөхцөлийг залгана. За энэ бичлэг дээрээс хин ялгалын нөхцөлийн төгсгөл харгалзаж одоо дагуулдаг гэдэг дээрээс ингэж хатагна. За одоо алхам 5 руу орох шүү дээ. За алхам 5-ийн даалгаврыг хэн гарч ирж хэлэх вэ? Би. За хоёр даалгавар байгаа шүү дээ. Хоёр даалгавар аваад за эхнийхийг хурцлуулна. За тань хин хапа энэ хоёр зүйл дээр үүсгэсэн үгийг монгол бичгээр бичээд тий янзаар дуулгаж байгаа тийм ээ. Энэ дээр юу юу вэ? Юуны зураг байна шүү дээ. Аа. Яагаад аа гэж хэлж байна? Кино яадаг тийм үү? Аа киноны хэсэг байгаа. За надад бичиж байгаа шүү дээ. За энэ болохоор яаж юм? Гэр энэ. За энэ хоёр үгийг монгол бичгээр бичээд за гэр гэдгийг бичгөө. Гэр гэдэг үгийг би. За гэр гэдгийг инх нам харъя. За зэрэг. Та нар бүгдээрээ хийцэн үү? За инх намын хонголцол хоёр алдаа мадагтай байна уу? Нэгийг кинонд сонголоо. За их намны бичсэн дээр
нарын хийсэн төгсөж байна. За энэ нар энэ бичсэн үгээ яг онцлох юугийн тайлбарлаж өгч байна. Онцлох энэ бичсэн. За онцлох юу залгуур гэхээр юу шууд залгаж үг. за зүртэй. За Тэгээд ихнээсний хэлээд энэ ихний залгуур нь харьяалан тэгээд энэ хийгүүлэгчээр төгссөн үг нь залгадаг. Хийгүүлэгчээр төгссөн үг нь дотор энэ сүүлийн залгуур энэ үг хөршийн залгуур тэгээд хөршийн залгуур дээр юу хатуу зүйлийн хоёр хэсэг байдаг. Тэрэн дээр юу босоод дээр юу хатуу. за зүртэй. За онцлог гэр гэдэг үг маань ямар хийгүүлэгчээр төгссөн байгаа вэ? хатуу. Тэгээ энэ нөхцлүүдэд хатуугийн хийгүүлэгчээр анхаарах тий ялгал бол ямар тий ялгал дээр орж ирдэг вэ? Өх оршин тий ялгал дээр орж ирдэг. Энийг л тайлбарлах гэсэн баггүй юу? За чи гэдэг нь өөрөө ишгээр төгссөн галг нь агуу тэгээд ишгээр төгссөн үгэн дээр ийм харьяалан ялсан ийм залгуурыг залгана. Мөн ишгээр төгссөн дээр өх оршин хитэд дэвтэр дуу гэдэг залгуурыг залгана. Заахад ялгал дээр гэдэг залгуурыг залгана. Энэ дээр болохоор гахын ялгал дээр төгсгөл харгалзах байдаг. Энэ дээр болохоор ишгээр төгсөөс баа гэдэг залгуурыг залгана. Хамтлагын ялгал мөн төгсгөл харгалзахгүй. Юм мөн бас төгсгөл харгалзахгүй. за зүр тамаш сайн байна. Та нарын бичиж ясандаа тогтж байна уу гэж та? Хүн руугаа орох гэж та. Алхам 6 дээр юу байж? За багш нь энэ дээр юу байгаа? За энийг эхлээд бүгдээрээ уншъя тийм. За энэ хин ямар нэртэй нацэг догооч. За нацэг догооч хэлсэн энэ дөрвөн мөртөө дээр уншъя. За энэ цэг байдаг. Энэ цэгийн оронд тий ялгын тохирох нөхцөлийг нь нөхөж та нар бичих ёстой шүү дээ. За Үндэсний хэл мартаж бошгүй соёл үхрүүл оршин төрөлх нутаг сарч бошгүй орон. За тэгвэл энэ дээр ямар тий ялгал? Нэр нь ямар тий ялгал вэ? Энэ дээр за одоо бүгдээрээ алхам 6 дээрээ эхний хоёр мөрийг үндэсний үгээр цахимаараа бичих даалгавраа. Тэгээд бичгтээ энэ тий ялгалаа нөхөж өгч шүү дээ багш. За энийг хэн гарч ирж хийх вэ? За авсан хараа. Энд дээр гарч. Чи тэгвэл энэ дөрвөн бичвэрийнхаа утгыг нь тайлбарлах бэлтжээ.
자, 앞다라 나갑시다. 하나. 하늘에 비친 데 탁 나갑시다. 나갑시다. 자, 그쪽 복수만은 자, 어떤 박신인데 그냥 박수하는 거의 루긴 다 들어가는 거지. 더. 자, 서일, 노득, 얼음 гэдэг үг юм ярьсан. 서일, 노득, 얼음 бас нэг гурван үгийг гар утасныхаа тайлбар талаас утгыг нь мэдэрээд байна. За, ихтэй соёл гэдгийг хэн тайлбарлах вэ? Олсон юм гараа өгööray. Тайлбараа олсон юм гараа өгööray байгаа гэж байна. Соёл. Тайлбар талаас үгээ олсон юм гараа өгööray гэж байна. Үгээ соёл гэх үгээ олсон юм гараа өгööray. За, өөр олсон юм байна. За, ташны болсон юм. За, соёл гэж яг ямар ч утгатай байна. Хүн төрөлхтний зөвлөлөөр нийгэмлэг оюун ухааны талаар гаргасан ололтын цогц соёл уламжлал эрдэм соёл. За, зөв. Яг юуг соёл гэж байна? Соёл гэж яг юу гэж байна? За, хэлээрэй. Хүн төрөлхтний нийгэмлэг. Зөв. Нийгэм болоод оюун ухааны талаар гаргасан цогц амжилт одоо ололтыг нь юу гэдэг байна вэ? Соёл гэж байна шүү дээ. За тэгвэл энэ соёл гэж яг соёл гэдэг яг юу болд юм болоо гэж та нар юу гэж бодож байна? Соёл юу болд юм бол хэл. За хэл. Яс. Тэр чүтгийг бидний одоо хэл соёл ингээд хаягдсан шүү дээ тийм ээ. За өмсөж байгаа үндэсний хувцас бүх юм хэл аялгау эдгээр бол бүгд соёлд орно гэж байна. Үеийн үед өмсөж ирсэн бүх нийгмийн болоод оюуны бүх зүйлийг юу гэдэг вэ? Соёл шүү дээ. За тэгэхээр бид нар одоо өнөөдөр үндэсний хичээлээр одоо ингэж бичиж бас тодорхой хэмжээгээр судлаад байна тийм үү? Энэ бас л тухайн Монголынхаа бас юутай танилцаад байгаа ах нь соёлтой танилцж байгаа ах нь шүү дээ. За дараагийн нутаг гэдэг нь юу вэ? За тийм үү. Оршин суух газар бөгөөд төссөн нутгийг хэлнэ. За зөв. Оршин суух газрыг бол юу гэдэг ах нь? Нутаг гэдэг байна шүү дээ. За холбоо үгээр бас юу гэж хэлж болох вэ? Юу нутаг гэдгийг холбоо үгээс төрсөн нутаг гэж бид нар ярьдаг тийм ээ? Төрсөн нутаг. За тэгэхээр оршин суух юу гэж газрыг нутаг. За орны. За энэ юм байна. Орон гэж нь орон орших суух газар орон байшин орон гэж хорш орон суух. За хошоо үгээр хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр нутаг орон үед ялгаа байна уу гэж та. Тийм ялгаа яг мануу бас жижиг ялгаа байна анзаараа гэж та. Нутаг нь болохоор юу вэ? Оршин суух газар гэсэн. Энэ нь болохоор орогноос газар гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ нь нутаг гэдэг нь болохоор юу арай нэг агуулгын хувьд утга агуулгын хувьд аль нь өргөн хүрээтэй аль нь арай жоохон явцсан байна гэж таны бодлоо. Энэ нь болохоор одоо оршин амьдрах газар гэсэн шүү дээ. Энэ нь болохоор одоо орогнох орнож гэдэг юм уу те зүгээр амьдрах. Энэ арай илүү өргөн хүрээтэй байгаа. Бас ийм ойролцоо утгатай мөртлөө утгын ийм бас нарийн ялгаа байдаг ах нь шүү дээ Монгол хэлний юмнууд. За дараагийн алхам руугаа бүгдээр оръё. Энэ юуныхаа юу тайлбарлах гэдэг юм бэ? Энэ шүлгийн яг ямар утга агуулгатай. Одоо энэ жижиг ийм үг хүртэл утгатай байна шүү дээ, тийм ээ? Тэгэхээр энэ дөрвөн мөртөөр яг ямар утгыг илэрхийлэхийг зорьсон юм бол энэ цэгт орж байгаа. Юу гэж бодож байна? Хэн тайлбарлах вэ?
За би өнгөрсөн би тайлбарласан. Өсгөөс өгсөн үндэсний хэл мартаж оршихгүй соёл гэдэг нь бид нар одоо бага учраас өдөө хүртэл их хэлээр суралцж байгаа энэ соёлыг бид нар бол хизээч мартахгүй харин өгдлөөш төрөл өдөр салж оршихгүй бол гэдэг орон нут төрсэн газар төрсэн орноос хизээс салж холдож болохгүй шүү. Тийм учраас их хэл орно их орноо хайрлаа гэсэн. За зөв маш сайн байна. Маш сайн. За алхам дараагийн алхам руу гоо. За энэ юу гэж уншаа. За юун дээр уурны зам хэрийдээр бичсэн юм байна шүү дээ. Хэрийдээр бичнэ. Захаасан шүлгээ гэртээ үндэснийхээ бичгээр компьютер руугаа оруулна гэдэг. Одоо зүгээр хэрийдээр зохиолоо гаргачих. За 2 минут зохиолоо гаргачих. За авчихсан. Хас шүлгээ. Өөрөө уншна. Хэлбэн гэхээр сэтгэл зүрхийн дутлагын хорвоо дэлхийд алдартай хосгүй сайхан хэлбэн эртний үеийн төрлөх хэлбэн энэ зууны манлаа хэл их дэлхийд алдартай сайхан монгол хэлбэн үү. За зөв бүгдээрээ баярлалаа. За өнөөдөр одоо баярлалаа гэж за бүгд Ожим хорвогийн өвдөд чимэг ухаанл өвгөн ихнийг их тхийгээр балхангээр их гэлэн. За унших юм байна. Захаасан манай гэж. Одоо нэг хүн сонсъё. За Хэлбэн байгаагүй бол эвдэн мэдлэг хаанаас өнгөрөх юм бэ? Төрлөх хэлбэн байгаагүй бол төр улс минь хаанаас тогтох юм бэ? За одоо захаасан энэ дөрвөн үндэслэлээр гэртээ орчоод та нар компьютер дээр монгол хичгээр толио ашиглаад утсан дээрээсээ толио ашиглаад монгол хичгээр бичиж шүү гэдэг багш та. Тэгээд багшин дараагийн хичээлээр тэрийг чинь хэвлж устдаа ингэ солилцож одоо сурагчийнхаа боломжтой айлуулна. За одоо бүгдээрээ нэг бичлэг сонирхъя. Саяны одоо багшийн үзүүлэхийн бичлэг дээр нацагд орж байгаа саяны уншсан бичсэн энэ дөрвөн мөртөд утгаараа яаж холбогдож байгаа гэдгийг танах сайн яана. За онхоо сайн үндэсний хэлээ бичгээ бол хайрлаж бас яах ёстой магтсан байна тийм үзэгтэй. Маш сайн байна. Тэгэхээр монголчуудын одоо өв соёлын нэгэн хэсэг болсон үндэсний бичиг соёлоо одоо өвлөж хойч үедээ уламжлах нь бол хүн болгоны эргэн бүрийн үүрэг байна шүү дээ.
Тэрийг л манай зохиолчид яадаг байх нь магтад дуулж бусдаа одоо хуулж ингэж шүлгээ зохиодог байх нэ. За одоо багш нэг загвар гарлаа. Энийг та хараад ямар учиртай болоо ингээд өсвөр дэлхийн албан дээр хөдөлсөн байгаа юм. Сайн ажиглаад багштай нэг нь гарчраа тайлбарлаа. За хин тайлбарлах уу? Заасч маа. За энэ Эхний хэсэг бол ишээ төгсгөн залгуур. Энэ бол сүүлийн нэр төгсгөн залгуур өөр залгуур. Энэ бол гингүүлэрч гэрс залгуур гişиг болон зөөлөн ишээ төгсгөн залгуур. Энэ хатуу. Харин энэ бол ишээ биш гэрсээ төгсгөн залгуур. Харин сүүлийн нэр яараа сүүлийн зөвхөн өөр залгуур. Яар нь бол гівлэгч залгуур, харин энэ бол төсөл хамаарахгүй залгуур. За зөв маш сайн байна. За энэ саяны тайлбар бол ингээд ингэж тайлбарлаа тийм ээ. За энэ хэсэг нөхцөл бол дандаа ихшээ төссөн үг нь дагуулдаг хий алганы нөхцөл. Энэ зөвхөн энэ хэлээд байгаа шүү дээ. За энэ болохоор энэ дээр бас байсан тийм ээ. Ишиг болны зөөлөн гівлэгч ямар гівлэгч гэдэг ямар гівлэгч гэдэг вэ? За ямар гівлэгч гэдэг юу гэж хэлдэг нэ? За энэ болохоор хатуу гівлэгч. За ямар гівлэгч гэдэг хатуу гівлэгч? Юу гэж хэлдэг? Маш сайн байна. За энэ шууд таарсандаа залгаадаж болох нь үргэлжлээ. Юуг нь анхаарч байна? Үгийнхээ төсөл өсөлтийг. За тэгэхээр та нар гэртээ бас одоо шүлгээ зохиосон шүлгээ бичнэ гэлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр тий алгынхаа нөхцөлийг үг холбох болгон тий алга гарчна. Тий алгын нөхцөл гарчна. Тийм учраас энэ дөрмөө баримталж алдаагүй бичиж ирэх шүү мөдөө өгдөө. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Хичээл дээр оролцсонд баярлалаа. За ажлын хуудсан дээр хийсэн зүйлээ нэрээрээ хадгалаад таагаараа өгдөө. Хадгалах юу вэ? Нэр өгөөд хадгалаад за юугаа ажлын хуудас хаасан өгдөө дээ. За одоо бүгдээрээ мэндийн шүлгээнийг уншаад явчихдаг. Ингээд хатуу хоёрын өчрөж нараа уурах мэт кинон хөдөн хоёрын өчрөж баруун хурд ах мэт хэлмэн жорогийн нутаг Монгол бичгээрээ бичсэн чилэм шүд мөрөө шилбэ тэр чигээр хүмүүн бичмэн. За Би энэ хичээлээр энэ тий алгалын нөхцөлийг яаж дагуулах вэ? Ямар үгэнд ямар хэлбэрээр дагуулах вэ? Мөн их хэл их соёлоо яаж хайрлах вэ гэж яруу найрагчдын хэлсэн үгнээс ухаарлаа. Мөн оюуныхаа санд ч гэсэн ихээгийн хэмжээний мэдлэг хуримтлуулж авлаа. Энэ хичээл үнэхээр үр өгөөжтэй хичээл байлаа. Мөн багш болон ангийнхандаа баярлалаа.